Сайн байна уу? За би болохоор одоо өглөөний цагаа бэлдэж байна. Тэгээд obvious жимсний цуглуулгатай тараг уучаад гарч байна. За энэ болохоор самбар. Юуны самбар вэ гэхээр кампус хоорондын явдаг оюутнууд үүдэг тийм автобусны буудлын цагийн хуваар заадаг самбар. Тэгээ би автобусаа хүлээж байсан. Тэгээд удаад ахаар нь би тэр хөшөөг үзмээр санагдаад тэгээ энэ хөшөөний хажуугаар явхаар дандаа ингээд амар сүрлэг мэдрэмж аваад байдаг хгүй нэг тийм ягаад ч юм сайн сурах ёстой юм шиг заяа нэг тийм мэдрэмж аваад идэв. Энэ яг юунд дэдэг кампус дотор байдаг. За тэгээ би нөгөө нэг кампус дээрээ ирчлээ. Очих гэж байсан. За яагаад энэ кампус дээр ирсэн бэ гэхээр яг энэ харагдаж байгаа энд номын сан байдаг хгүй юу? Тэгээ би номын санд нь сумаар байдаг. Тэгээд энэ айгүй гоё манай кампусыг бодвол айгүй гоё орчин үеийн тэг харж байгаачлан ийм гоё үзэсгэлэнтэй ийм гоё кампус болохоор нь би ингээд ер нь гоё барилга, гоё газар, үзэсгэлэнтэй газрууд руу би холж исэн хамаагүй явах туртай. Тэгээл амар талархалтайгаар би grateful гэж байна. Тэгээд явж байна. За номын сангийн дотор ороод ийм интерьертэй байна. Тэгээд гоё байгастай. Би ингээ хичээл хийж гин. За тэгээд одоо би жим рүүгөө явахгүй. Жим рүү явахаас өмнө нэг жоохон юм идэгээд өндөг идэх гээд тэгээ байж гин. За тэгээ ойрын үед болохоор би амар цэвэрхэн хооллохыг хичээж байгаа. Тэгээ би өглөөний цагаа бэлдээд тэгээд өдөр нь өндөг чанаад жимстэй авч явсан. Тэгээд оройн нь би болохоор бас хоол хийгээд идэх гэж бодож байгаа. За одоо болохоор нөгөөтгтэн сайхан өндөгөө идэж өгч гин. Тэгээ ер нь бол энэ хятад өндөг айгүй жижиг юм байлаа Монгол өндгийг бодвол. Тэгээ би Монгол болохоор юм хоёр том өндөг идэхэд ерөнхийдөө би амар болоод байдаг хгүй юу? Бэлбэгнэхгүй гэх юм уу. Тэгээ энд болохоор 3 өндөг идчихлээ. Гэтэ аль болох их өндөг идвэл сайн юм билээ л дээ. Тэгээд ер нь таяда болохоор би 4 мөрөг идчихтiin. Тийм хятад жижиг өндөгнөөс болохоор. Тэгээд одоо ингээд нөгөө нэг ичски 5-ын өгнүүд харж байна. Бас ингээ хаяа хардаг хгүй юу? Энэ ном айгүй хөөрхөн. Ер нь бол юм хятад хэл сурж байгаа хүмүүс байвал ингээд гоё зөвхөндөө ингээ хийгээд явчих юм авсаархан хөрхөн жишээ өгүүлбэртэй тэгээ хандсны тайлбартайгаа ийм ном байгаа шүү. За тэгээд энэ номыг авч явал зүгээр байгаа. За эндээ тэгээ би идэл байна. Тэгээд идэж байж байгаа дандаа нэг санаа орж ирээд нэрээ би өөрөө талархлын тухай ярий. Миний амьдралыг өөрчилсөн штэ. Миний амьдралыг үзэх үдэл тэгээд ер нь бол ингээд маш чухал юм ойлгуулсан. Ерөөсөө талархаж амьдрах нь баян амьдрахын их үндэс юм байлээ. Бараг тэгж болж болно заяа. Баян гэдэг нь зөвхөн ингээд мөнгөөр хэмжигдэхгүй баян сэтгэл зүйтэй тий гоё юм эрүүл мэндээр баян ч юм уу энэ бүх юм орж байгаа. Тэгээ та нар одоо миний яриаг сонсоорой. Би ингээд Монголд Яармогт ганцаараа амьдардаг байсан. Тэгээд тэр үе болохоор миний амар хамгийн одоо уналттай хэцүү үе байсан. Тэгээд би виза релизийн бэлгийг үзсэн байхгүй юу? Тэгээд намайг амар гоё ингэж өргөж өгсөн. Тэгээд би одоо виза релиз бүр амар талархаж гин. Бурханд амар талархаж гин. Тэгээд намайг тэр амар хэцүү байдлаас ингээд юу аваад одоо ингээд яг жилийн дараа те би яг жилийн өмнө ахгүй юу 10 сард бүр үнэхээр бүр утгагүй өглөө босохоор ингээл дахиад адилхан өдрүүд тавтагдаал ямар ч зориггүй болсон. Тэгээл бүр одоо юу гэх юм амьдрахын эрхэнд ажил хийгээл тэгээл тэр ажилдаа ч бүр дургу болсон. Тэгээд дургу байгаагаа өөрөөсөө нуугаад ингээд нуухгүй болохоор би өөрөө амар тэнийг байдалд орох гээд байгаа хгүй өрөвдөлтөй юм шиг байдалд орох гээд тэгээд дургу байгаагаа өөрөөсөө нуугаад дуртай гэж бодож худлаа бодож ажил руугаа явж маваад угаасаа тэхээс өөр аргагүй ажиллаа хийхгүй л бол тэгээл ер нь бол айгүй хэцүү байсан. Тэгээ би нэг 7 хоног ч илүү 2-7 хоног би бүр яг ганцаараа гэртээ ингээд үнэхээр утгагүй одоо гин депресд гүн сэтгэл зүйн гүн уналтанд орсон. Тэгээд тэр үедээ би виза релизийн бэлгийг үзээд тэгээд талархаж одоо хүчээр өөрөө ингээд талархаж эхэлсэн. За ингээд намайг амьд байгаад баярлаа. Манай гэр бүлийг ингээд эрүүл сарвал байлгаж байгаад баярлаа. Намайг ингээд ор хоронтой идэх хоолтой байлгаж байгаад баярлаа. Тэр үед би амар брок байсан. Гэхдээ стил
идэх хоол те одоо юу гэх юм тийм юмнуудтай байсан. Тэгээд ер нь байгаа амьдрал баярлаад байгаа хгүй юу. Тэрнээс бол ингээд бусад хүмүүс харахад айгүй жоохон зүйлтэй юм шиг те. Гэхдээ яг уу миний нөх хүрээлэлээс айгүй тийм гайгүй хүрээлэлсэн болохоор би бас өөрийгөө харьцуулаад айгүй бас талархдаггүй байсан юм бэлээ. Тэгээд тухайн үед бас тэгэл би машинтай байгаад баярлаа гэл байгаа ингээл бүх юмдаа талархаж эхэлсэн. Тухайн ер нь яг тухайн үед угаасаа сэтгэл санаагаар унтсан бүр өөрийгөө бүр хамгийн лүүзер гэж бодож байгаа байхгүй юу. Тэгээд тэр үедээ болохоор би хүчээр ингээд жижиг зүйл талархаж эхэлсэн. Тэгээд өглөө боссон баярлаа гэл одоо юу гэдэг нь те халуун устай байлгаж агаад баярлаа ч юм уу те. Тэгээд яармагтайсан тэгээд амар ажлаас амар хол байсан гэсэндээ би бас л талархах шалтгаан болол заяа. Ингээд ийм гоё миний амьдарч байгаа байр ингээд те амар гоё агаартай яг уулын хажууд байсан. Гоё тийм агаартай газар амьдруулж агаад баярлаа гэл ингээд ер нь бол ингээд талархаж болох бүх юмараа би талархсан. Тэгээ та нарыг тэгсэн тэгээсэй гэж хүсэж байна. Тэгээ би багаар ингээд талархаал гэсэн чинь надаа ингээд одоо бодоход нэг жилийн дараа заяа. Одоо ингээд би ингээд яг гадаадад тэгээ хүссэн би Шанхайд сурахыг бүр амар хүсдэг байсан. Тэгээд Шанхайд бас амьдарч үзхийг хүсдэг байсан. Ингээд тэмдэртэй бичсэн. Миний bucket list-нээс ахгүй тухайн үед л чинь зорилго биш мөрөөдөл байсан. Тэгээл тэгсэн чинь би одоо чинь гэхдээ бүр дээр үдээ бүр жоохон одоо тэгсэн чинь би ингээд Шанхай ингээд хамгийн алдартай бүр ингээд хамгийн мундаг сургуульд нь ингээд миний аппликейшнийг approve хийгээ. Тэгээд ингээд би одоо сурж байгаа. Йоо тэгэл би одоо ингээд надад би ингээд бодуулаад юу гэх юм. Одоо би ингээд хангалттай хувцас авах одоо надад мөнгө олоо. Гэл ингээл байхгүй юмнууд ингээл бодвол би бодон заяа. Гэхдээ би одоо байгаа юм аа л бодож байна. Байгаа юмдаа л бүр амар талархаад бүр сурцсан. Одоо би ингээд за одоо талархъя гэж тэхгүйгээр ингээд цаанаасаа надад талархал орж ирээд байгаа байхгүй юу. Би одоо ингээл зүгээр гоё ингээл жаргаж байгаа наранд талархаж байгаа. Тэгээ энэ хойноогоо энэ гоё нууранд энэ ингээд гоё хүн суудаг энэ суудал ингээд намайг гоё энэ орчинд суулгаж байгаа энэ тохижилт энэ гоё их сургууль би ингээд бүх юм талархаж байгаа байхгүй юу. Гэхдээ нэг жилийн өмнө надад яг өнөөдрийнхтэй харьцуулахад талархах юм бага байсан гэж хэлж болно заяа. Гэхдээ миний хэлж байгаа санаа юу гэхээр зүгээр талархаж эхлээрээ тэгвэл ингээл амар ингээд ивэгдэн. Би ингээл тэр зунаас хойш тэгээ тэр намраас хойш би зөндөө ивэгцэн. Би Монголд байхдаа зөндөө ивэгцэн. Сая энэ зам би бүр туртаа өөрийнхөө бүр мөрөөдлийн ажлаа хийж ивэгцэн. Тэгээ мөрөөдлийн ажлаа бүр ингээд сэтгэл хангалуун тийм цалингаар гэхүү хийгээд би зүгээр л чийл амьдэрсэн даа зам бол. Тэгээ би ажилласаа гарсан нөгөө дургуй гэсэн ажилласаа гарсан. Тэгээ гараад удаачгүй байжгаад надаа миний хамгийн дуртай ажлаас маань одоо ажлын санал орж ирсэн. Тэгээл удаачгүй одоо би ингээл энэ сууж байна. Тэгээ ер нь жижиг сажиг зөндөө аюулууд ирсэн. Тэгээд тэрнээс хойш би 2-3 удаа гадагшаа аялсан. Тэгэл би юусоо ингээл амар мөнгөний төлөө улаараа ч юм уу ингээл бүр амар хүн хатай ажиллаад ингээл аялахын тулд тэгж мэгээгүй. Зүгээр цаанаасаа л ингээл бүтээд исэн. Бүр намайг даасан шүү дээ. Манай ажлын хүмүүс манай ажил захирал маань намайг даагаад урамшуулаад хоёр захирал маань тэгэнгүүтээ сүүл Бээжин авдаг дээр болохоор ингээд миний эртний танил ингээд бас ингээд надаа туслаад гэх юм уу. Миний ингээд бүх хотелуудыг бүгэлж өгсөн байхгүй юу? Тэгээ ингээд амар самсаггүй байлаа заяа. Тэгэл би тэр хүмүүсээс хизээч одоо юу гин тэгээд өгөөч ингээд өгөөч гэл гуугаал амар desperate бол ерөөсөө байгаагүй. Зүгээр ингээл надад гой санал орж ирээл. Зүгээр ингээл царил мэрэл чи яв чи ингээд зөндөө ажил хийсэн юм чинь чи яв энэ байгууллагаас ингээд 50% өнгөлөөд чамаа явуулъя ч юм уу те. Нэг тиймэрхүү байдлаар ингэж явуулж маавуулаад тэгэл одоо тэгэл амар гоё нөө. Тэр хараа ингээл гоё хоёр хос ингээл гоё юм гоё романтик газар уулзж байна. Одоо би ганц би байгаа л та. Гэтэ би эндээ бүр юу гэх ганцаараа байгаа да. Ганцаардаа л нэг юм дутуу юм санагдахгүй. Би зүгээр гоё хосуудыг хараад ямар гоё юм бэ? Гоё байна гэж боддог. Би дутуу байна. Биш би угаасаа ингээд амар бондонд надаа ингээд би ингэж боддог хгүй юу? Ингэж боддог болцсон. Надаа би байгаа. Надаа ингээд бурхан байгаа. Бурхан бидэрт өргүүлж тусалдаг. Ингээд ертөнд биднэрт өргүүлж тусалдаг. Бид нар ганцаараа биш. Бидний ингээ харж идэг. Тэгээд өргөлж туслахад бэлэн байдаг. Өргөлж одоо бидний шилдэг хувилбар руугаа явхад ингээд ертөнд бурхан бүх чадлаараа тусалдаг гэдэгт би итгэдэг. Тийм тэгээд
За энэ влогийг үзсэнд баярлалаа. Та нар маш их азтай байна. Тэгээ одоо гоё өөртөө байгаа зүйлсээрээ бүх зүйлсээрээ талархаарай. Өөртөө байгаа эрүүл мэндээрээ, өөртөө байгаа шинэ хараа ч юм уу тий. Өөртөө байгаа одоо байгаа төрөөсийн байранда ч юм уу тий. Эсвэл өөрийнхөө хөдөлтөж авсан байранда ч юм уу. Эсвэл одоо өөртөө байгаа найз нөхөд, өөртөө байгаа гэр бүл, өөрт байгаа жижиг гэлтгүү бүх юмдаа талархаарай. Энэ малгайтай хүртэл талархаж болно. Ингээд намайг нарнаас хамгаалж гин, миний өсийг хамгаалж гин. Баярлалаа. Ийм гоё малгайтай, ийм гоё тухтай, даавуу, гоё малгай байна. Ингээл гоё жижиг сажиг юмд талархаарай. Тэгвэл улам илүү ивэгдээ шүү. За баяртай. Дараагийн бичлэгээр уулзъя. Өдөр дуусаагүйсэн чинь баяртай гэж авч дуусаагүй. Нөгөө чинь тэгээд өргөжлүүлээ жимдээ явсан. Жимдээ яваад тэгээд биеийн засаглалыг байнга хийж байгаа. Ягаад тэгэхээр би гоё бүстэй болмоор байна. Би гоё хөлөө хүчтэй болгомоор байна. Тэгээд энэ засаглалыг бол байнга хийж байгаа. Тэгээд ямар ч тач жимдээ яваад өөрийнхөө өнөөдрийн төлөвлөсөн ажлуудаа хийгээд дуусгасан байна. Тэгээд та нар ч гэсэн өөрсдийнхөө төлөвлөж байгаа боцсон юмнуудаа бүгдийг хийгээрэй. Өнөөдөр заавал хийгээрэй. За тэгээд сайхан амраарай. Өглөөний мэнд гэхгүй.